Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 18 дугаар хэсэг. Хинч олзотмаад юу ч хэлж чадна. Нэг өдөр сумын дарга дорж бат өндөр наснуудаа эргэж яваа гэж сүрдүүлэнтэйхэн баахан дагалдагч нараа дагуулan манж үг урсгасаар ирэв. Тэр үед нь хажид буурай түр эзгүй ээж таарлаа. Тэрээр олзотмаагийн бие хааг асууж хажид буурайг хаацсныг асуугаад чухал царай гарган хар нүднийхээ шилийг авч манай хажид буурай олзотмаа их хоёрч сайхан асалж байгаа буянтай улс та ингэж хөөргөд олзотмааг та эмэгтэйчүүдийн хуралд ирэхдээ нэг дээл хийж ирээрээ химэн үүрэгдээд машиндаа суугаад явчихлаа. Хажид буурай саахалт байх Идэр Батында хончхоод өглөө эртэл олзотмаа дээл эсгэн химэн хүрэн торог гаргачихсан сууж байхад орж ирсэн хажид буурай "Миний охин хэнд дээл эсгэх нү?" гэж гайхан асуухад олзотмаа "Сумын дарга ирээд явсан. Эмэгтэйчүүдийн хуралд ирэхээрэн намайг нэг дээл хийж иргэнэ." Гэхдээ нь хажид буурай ихэд ундууцаж хог гэж тэр хүнээ байсан хог хөгшин хүнийг хүүхэд нохой шиг ашиглаж явах юм. Миний охин чадахгүй гэж хэлэхгүй. Гар хуруу нүдчүүд муутай байж гэж хэлэхэд нь олзотмаа торгоо өвхэд буцаагаад авдранд хийчихв. Хэд хоногийн дараа сумын засаг дарга дорж бат ирэхээр нь хажид буурай "За хүүмэн, бие муутай хөгшин хүнд яахаараа дээл хийх үүрэг өгдөг юм. Хүүхээ чи нэртэйгээр нь намайг дээл хий гэж тушаал болохгүй яасан юм. Энэ багт залуу сайхан охид хүүхнүүд өчнөө байхад чи ямар задарсан хүүхэд вэ?" хэмээн загнав. Хүүхэд чиг загнуулж чэхээ хүртэл улайсан сумын засаг дарга дорж бат сая нэг эмэгний үгнээс холдохын түүс болж өндөр эмээ та намайг буруугаар ойлгож байна. Та намайг буруугаар ойлгож гэхэд хажид эмээ хөгшин намайг зөнцөн ухаан муутай гэж хэлэх гээд байна уу гэхэд аргагүйцэн засаг дарга зүгтхийн түүс болов. Жолоочо дагуулan гарахад араас нь "За хүүхээ, чи барагтайхан байгаарай. Чи хань ижлээсээ эрт таагдсан аяг таяг хоёроосоо холддгүй хоёр эмэгнийг айлгана гэж санаа юу? Чамайг бүхэл чиний эцгийг төрөөгүй байхад чинь бид хоёр энэ сумын их үнцийг нь тавиад эрчүүдтэй хамт чулуу зөөж мал муулж хөчөө өгч байсан юм. Харин чи юу өгсөн юм? Ах дүүсийг нь хооронд нь талцуулж айл гэр өмөлж явдаг муу хог чи." Өндөр эмээгийн хаалгаар арайхийн гарч ирсэн сумын засаг дарга машиндаа орж суусан хойноо "Энэ хөгшөнд эдүүлчихт өглөө. Би уг нь олзотмаа эгчийг бэр үлзийгөрөө нэг дээл хийлгээд өгчхөө" гэж хэлсэн юмсан. Гэтэл ийм юм болох гэж. Машинаа асаахгүй суусан жолоочтой хандаж аавдаа ууралсан уураа авгаадаа гаргуу гихчээр "Юугаа хийгээд байгаа юм бэ? Хөдлөөч" гэж зандарлаа. Хүүхэд чиг баг залуу жолооч сандран араандаа хар хур дуугарган хийж ухасгийн хөдлөн одов. Уг нь сумын засаг дарга дорж бат гэгчийн засаг даргаар ажиллах сүүлийн жил тул юм хийсэн гэж харагдахын тулд боломжтой хэдэн айлын эхнэрээр дээл хийлгээд малчтын зөвлөгөөн зохион байгуулах үеэрээ цөөн хэдэн малтай эсвэл шин залуу малчтад бэлэг болгон өгөхийг бодсон ч хажид буурайд загнуулаад ууртаа наргагүй сумын төв рүү 469 машиныхаа урд суудалд цуун донсолгоотой замаар сэгсжүүлж яваа нь энэ. Олзотмаага хинээс ч өмөөрөх сэтгэлтэй явдаг хажид буурайг буруутгах аргагүй. Өвдчихвээ, ядарчихвээ гэж бие биенийгээ ажиглаж харж явдаг энэ хоёрын хэн нэг нь өвдвөл дагаад өвдөж мэдэх улс. Цагаан сар болох хөдөөний хүн бүхэн хөөрцөглөн баярлсан үе байв. Хажид эмгэн Дэнсмаа охиныг нь сургуулийнхаа амралтаар ирээд баяртай байсан ч харин нэг таагүй зүйл нь олзотмаагийн даралт нь ихтээд төргөн дуудаад явчихсанд тэрээр энэ шүн унтаж чадсангүй. Хажид эмгэнтэй нэг гэрт 50-аад жил болохдоо хамрын ханаад ховорхон тусч байсан олзотмааг гэнэт өвчин хилээд явчихаар эмгэн бүр уймарч гүйцэв. Бүр сүулдэ босоод галынхаа өмнө сууж шөнжөнгөө галаа өрдөж хонов.
Түүний сэтгэл нэг л тавгүй. Тэрээр олздмаагүй амьдрч чадахгүй гэдгээ дэндүү хожуу мэдж байгаагаан эхэд гутрав. Төрсөн 3 охиноос илүү энэ хүн анх 20 хүрээгүй жаахан бор охин гэрийнх нь хаалгаар бэр болоод орж ирэхэд нь хажид эмгэн. Миний хүүд ханийн тэнгэр ивэж бэрийнхээ ухаалаг дүлгөөхөн харцтай бор нүдийг нь харан бодсон нь алдаагүй байсан билээ. Эхийн зүн алдна гэж үгүй. Хөөрхий хар залуу насандаа хань ижлээ алдаад хэдэн шүн дэр нойтон хонсныг хэн мэдэх вүлээ. 20 гаруйхан насандаа л хадам ээжийнхээ гэрт 2 хүүхдээ дагуулan орж ирснээс хойш аль хэдийн 50-аад жилийн нүүр үзжээ. Хажид бүрээ өөрийн мэддэг чаддаг бүхнээ л олздмаад заасан. Дээл хувцс оёх, арьшир, бордох, бүр авга ах чимдэрээ заалгасан уйгурчин Монгол бичгийг хүртэл заасан. Одоо тэрээр Дэнсмад зах цухын юм зааж буй. Монгол ардын зүүр цэцэн үг үлгэр домог ярьж өгнө. Мөн саяхнаас уйгурчин Монгол бичиг зааж эхэлсэн. Эдэр-Батын 2 том хүүч гэсэн хизээний уйгурчин Монгол бичиг сурчээ. Хэдий хажид эмгний 3 охин ээжигээ эргэж тойрон асравч мөнхөд хажууд нь асарч тойлсон олздмаа шиг биш гэдгийг эмгэн сайн мэднэ. Олздмаа хизээч эмгний үгнээс гарч үзээгүй хүн билээ. Угийн гэрийн хүмүүжил сайтай тэр үл ялэг мушийн нүдэрээ инээмсэглэн суух түүнийг залуу халуун насандаа хадам ээжийнхээ гэрт орж суухад урт хилтэй зарим нь энэ залуу хүн байж ахиж хүнтэй суухаасаа өнгөрлөө дөө. Ингээд эмгэн болчихлоо гэхийг олон сонссон ч тэр эмзэглээгүй. Тэр хань ижилдээ амлсан амлалтаасаа буцхыг нүгэл гэж үдсэн учраас яахан зүрхлэх вүлээ. Хаяхан нутгийн ойвурхан зарим нэг нь хөлчүү согтуу ирэхдээ эмгэн гэхээсээ илүү олздмааг янз бүрээр хэлсэн ч тэр хизээч гомдоогүй. Үүр цайж буй бололтой гадаа гэгээ гарчээ. Эмгэн хажид гэрээсээ гарав. Эмгэний сэтгэл нэг л тавгүй. Хөөрхий олздмаа минь яаж яваавал хүний охин үр юм хойно арай хөгшин надаас өрсөөд бурханд буцчихгүй гэж тэрээр айхаж. Ач ганхууг ирсэн болов уу гэж гэрийн гадаа утсан ч эрээгүйг мэдээд буцан бүгтийн алхлаа. Гэртээ орохт нь олздмаагийн үзүүрсгэн дээлээр хуудсан Дэнсмаа өтгөн хар үсээ орны уруу нэвсийтэл унган унтаж буйн харагдахад эмгэн хажид хөөрхий энэ муу яанда. Ээж аав нь салчихсан сураг байна гэсэн яас юм болоод. Хүний амьдрал ямар бараа юм бэ гэж бодоод зуухныхаа амаар багтаж ядан дүрлцэх гал руугаан аргал хийх гэснээ болж гэрээсээ гарч зүүн хөтөл рүү бүгтийн алхлаа. Хойгор урдуур нь 2 халтар нохой гүйн эрхлэн орой дээр гарав. Цагаан цасанд хучигдсан тал руу нүдээ сүүмэлгэн арчин харсан ч хүн амтны бараа олж үдсэнгүй. Тэрээр чулуун дээр якитл санаа алдан жаахан сууснаа. Өвлийн хүйтэн жавартай салхины үзүүртэй гинэт даарснаа мэдээд буцсан буулаа. Тэрээр тогтож сууж чадахгүй байв. Хөөрхий бэрмэн яаж байгаа бол доо гэсэн бодол нь эс тайван байлгана. Олздмааг өвдөөд төв явснаас хойш эмгэнд өдөр хоног өнгөрдөггүй. Чаддгаараа л эцэг ихээсээ захиргааталтын хатуу нийгмийн үед нууж хааж авч үлдсэн хуучны бурхандаа л залбирхаас цаашгүй. Дарь их минь олздмааг минь аюулт өвчин зовлонгоос гэтлгэж өгөөч гэж завал гарвал бурхан тахилтай мөргөн гуйх боллоо. Тэр хань ижил мөн том хүүгээсээ хойш хагцал зовлон гэдгийг мартах шахсан болохоор нэг л айдастай. Ер нь төрсөн үрээс нь элбүтэй хүн гэж их хүнд байхгүй байх. Гэхдээ олздмаа бол хажид эмгэнд төрсөн 3 охиноос ч эрхэм хүн юм. Ямар сайндаа л 3 охин нь нөхөр хүүхдүүд ач гучтайгаа бөөнөрөө өнгөрсөн зун ирээд ээж ч 100 хүрэх байхаа. Манай нагцнаар ч урт настай ус гэсэн гэхэд хажид бураа. Эмгэн хажид миний үдий зэрэгтэй байгаа нь энэ олздмаагийн буян шүү дээ. Энэ хүний гарын хоолыг идэж, энэ хүний хийсэн хувцсыг өмсөж, энэ хүний сайхан сэтгэлийн хүчинд та нарын их хажид гэж хүн энэ хорвоод 95 нас насалчаад сууж байна. Яах вэ? Манай удмынхан өндөр насалтгаа.
Гэхдээ хамгийн өндөр нь 93 л хүрсэн шүү дээ. Та нар энэ олзодмаад ганц удаа ээжийг минь сайн асарч байгаад баярлалаа гэж ганц торгоны булан өгсөн үү? Химэн тасгийтэл хэлэхэд 3 охин хар цагаан дуугүй болов. Хажид эмэгний том охин Бүджов нь энэ жил 73 хүрч буй. Олзодмаагаас 1 дүү. Тэрээр насаараа боловсролын байгууллагад багш гэж ажил хийж, шохоо залгиж эрүүл мэндээрээ хохирсон нэгэн. Тэрээр хэдэн хүүхдийнхээ бизнесийн ажилд хуруу хушуу хоёроо дүрж нэмэр болдогч хэдэн ач гучнараа багш гэж мэргэжлээс хол явгиж хэлээгүй ч хүүхдүүд нь харин багшийн хүүхэд байх ямар тавилантайг мэднэ. Жилдээ ямар ч байсан ээждээ ирж золгодог тэр харин энэ жил цагаан сараас хойш ирсэнгүй. Сураг дуулах нь бие нь өвдсөн гэдгийг хажид эмгэнд хэлээгүй ажээ. Орон гарan хүлээгээд буйг анзаарсан ганхүү олзодмаа хоёр яаж хэлэхээ мэдэхгүй байв. Харин дунд охин нь 70, харин баг нь 68 хүрч буй. Хоёр хүүгийн нэг нь 60-50 та, харин нэг нь өнгөрсөн жил тэтгэвртэй гарсан хүн буй. Ер нь хажид борой хүүхдүүдээ чанга хатуу гараар өсгсөн нь учиртай. Багаасаа ханиiчлээ алдсан тэрээр хэдэн өнчин хүүхдээ өсгөхдөө өнчин өрөөсөн гээд хүний доор орохгүй хатуужилтай өсгсөн. Наана хийдий хатууч үртэй хүний сэтгэл зөөлөн байдаг хойно хэдэн хүүхдээсээ жаахан холтохороо санчхсан ирдэг байв. Тэрсгэн өссөн хэдэн хүүхэд нь нэг л мэтгэд өсчихсөн. Хамгийн том 2 охин нь нэг л жил хоёул айлын хүн болоод явчихт нь гэр дотроо нэг ханхаагаад эвгүй оргиж байсан билээ. Хатуухан гараар өсгсөн хүүхдүүд нь харин өнөөдөр бүгд хүний зэрэгтэй явна. Бүгд л эмээ өвөө болж ач хучийнхаа зулайг үнэрлжээ. Баг хүү лодн нь өнгөрсөн 100 нутаг орноороо нэг ирээд явхдаа ээжтэй нэг зүйл ихэд аминчлан хэлсэн нь эмэгнийг бодолд оруулчихв. Лодон өглөө эрт болсон толгойн орой дамжин явж байгаад орж ирэхдээ ээжээ би ер нь тантай ирж амьдрнаа. Хүний баг хүү байна да. Гал голомтоо өвлөж авъя. Би сая бодлоо. Одоо надад хорогдох юм алга. Эхнэр минь дагаж ирвэл тэрэлвэз гэхэд эмгэн дуугарсангүй. Учир нь гал голомтон дээрээ өссөн гэдэл өвгнийхөө хөөрөг эд зүйлсийг нь ачхүү ганхүүдээ 3 жилийн өмнө нэг бэлэг цай өдөр өгчихсөн билээ. Тэгээд ч бурхан дахлаач гэсэн ачхүүдээ өгөхөөр амлчихсан байдаг. Гэтэл энэ хог юу ярина вэ гэж сэтгэлээ чилээх нэгэн бодол нэмэгдэв.